Хуучин жолооны шар үнэлгээг энэ ондоо багтаан солих шаардлагатайг замын цагдаагийн газраас анхаарууллаа. Гэхдээ захим хэрэгслэр тархсан шиг ойрын хугацаанд шар үнэлгээ саарл үнэлгээр солихгүй бол торгоно гэсэн ойлголт авахгүй. Жолооч нар өнөө маргааштай багтаж шар үнэлгээ шинжилүүлэх, эсбөгөө цагдаа нар торгоно гэдэг мэдээлэл худлуулахыг замын цагдаагийн газраас мэдээллээ. 10 жилийн өмнөөс хэвлэж ашиглаж ирсэн жолооны үнэлгээг шинжилэхгүй бол жолоо барих хэрэггүй иргэд жолооч найзынхаа хуучин үнэлгээг ашиглаж тухайн жолоочийн эргээс жолооны үнэлгээний дугаарыг цээжлээд замын хөдөлгөөнд оролцох тохиолдол нэмэгджээ. Хуучин энэ жолооны шар үнэлэх маань бол нэгдүгüүрт бол энэ дээр жолооны хугацаа байдаггүй. Хоёрдугüүрт гэх юм бол манай жолооч нарын гар дээр байгаа энэ үнэлгээнүүд маань нэгдүгüүрт өөрөө пластик тийм ээ хуунцар материалаар хийгдсэн байдаг. Энэ маань өөрөө олон жилийн өмнө тийм ээ одоо 10 жилийн өмнө зураг авахулаад одоо курсээ төгсөхдөө өгсөн зураг нь 10 жилийн дараа хүн бол тодорхой хэмжээнд хүн өөрчлөгдөв тийм үүнээсээ шалтгаалаад цагдаагийн албагч жолооч хоёрын дунд тийм ээ мөн биш энэ зурган дээр хүн та мөн биш гэдэг юм иймэрхүү маргаан үүсэх магадлал өндөр байдаг. За хоёрдугаар гэх юм бол одоо энэ олон жил болсон хуучирд муцсан үнэлгийг тийм ээ одоо ондоо хин нэгэн итгээд тийм ээ өөртөө зүсрээ төстэй тийм хүн регистрийн дугаар жолооны үнэлгээний дугаарыг ашиглаад хөдөлгөөнд оролцох боломжууд нь бас бүрдсэн байж. Гэх мэтчтэй ийм сөрөг үр дагаврууд байгаа учраас энийг арилгах үднээс бол мэдээж энэ хуулийн хүрээнд бол нэг өдөр бол үнэлгээг сольчихвол ямар боломж байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ ажил маань бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх учраас иргэд маань битгий энэ одоо хэвлэлээр яваад байгаа энэ сөрөг ташаа мэдээлэл давталж нэмэл лиценз үнэлгээ ачаад битүү үсгээлж байна. Хуучин шар үнэлгээ солиулах бол иргэний үнэлгээний хуулбар эсвэл иргэний үнэлгээний лавлгаа хуучин шар үнэлгээний хуулбар 1% цээж зураг жолооны үнэлгээний мөнгө 12,500 төгрөг тушаасан баримт зэргийг бүрдүүлэх шаардлагатай. Үнэмлэхийн мөнгө тушаах дансны дугаар нь 9,12,408 хүлээн авагч нь төрийн банк хүлээн авагч байгууллага нь цагдаагийн ерхий газрын лицензийн төв байх юм а. Харин солиулах үнэмлэх 14 хоногийн хугацаанд гарна мөн үнэмлэх хэвлэгдээд гартал жолоод хэрхийн шар үнэлгээг хураахгүй. Тиймээс жолооч нар үнэмлэх нь хэвлэгдэж гарсны дараа шар үнэлгээд хураалгаад шинэ хүчин төгөлдөр үнэлгээ авах юм а. Орон нутгийн иргэдийн хувьд тухайн орон нутгийнхаа замын цагдаагийн нэгжид хандаж материалаа бүрдүүлэн үнэмлэгээ захиална. Орон нутгийн замын цагдаагийн газраас цагдаагийн ерхий газрын лицензийн төвд тухайн материалуудыг хөрвүүлнэ. Дараа нь лицензийн төвөөс шинэ үнэлгээг нь хэвлээд буцаан хөргүүлэх юм байна.